Start гингүүд секунд нь явна. Stop гингүүд зогсно. За бацгаано. Энэ удаагийн бичлэгээр Android application хийж үзүүлэе гэж бодож байна. Анхны удаагийн энэ бичлэгээр болохоор нэлээд амархан аппликейшн хий гэж бодож байна. Android Studio дээр Android application Kotlin хэл дээр эрхэн хийх талаар одоо заах болно. Тэгээд Android Studio бол татаад авсгуулгацсан гэж үзэн дараах сонголтуудыг дагаад хийгээрэй. Нэг тэр нь болохоор хов хоосон project хэсэг нь энэ болохоор хийх байгаа аппликейшнийхэн нэрийг бичиж өгнө. Энэ удаад болохоор секунд хэмжигч хийх гэж байгаа учраас stopwatch гэсэн нэр өгч байгаа. За тэгээд project name нь болохоор ямар ч нэр өгж болно. Гэтэ ер нь бол domain нэртэй байх юм бол domain нэрийг араас нь энд хэсэгт бичиж өгдөг байгаа. Хадгалах газраа зааж өгнө. Тэгээд бичих хэлээ сонгоно. За тэгээд Android-ийн хэддгээр верснээс нь эхлээд суух боломжтой гэж зааж өгнө гэсэн үг. Android-ийн 5.0 гэснээс нь хойш бүх гар утсан суух боломжтой. Ингээд за энийг бол өөрөө дурын хэмжээндээ сонгож өгөх боломжтой. Энэ удаад болохоор 5.0 гэж сонгож өгөөд за энэ болохоор нийт Android-ийн 85%-ийнх нь бол энэ хэрэгжилж болно гэдгийг энэчнээс нь харах боломжтой. За тэгээд finish. Project үүсэж дуусах хүртэл хүлээн. Kotlin гэж хэл дээр бол энэ Android application-ыг бичиж байгаа. Ягаад энэ хэл дээр бичиж байгаа гэх юм бол 2017 оноос эхлээд Android application-ийн үндсэн хэл нь болохоор Kotlin болж өөрчилсөн байгаа. Энэ хэл нь болохоор ер нь бол Java-тай их төстэй Java-тай харилцан ажиллаж болдог юм хэл. Хамгийн гол онцлог зүйл нь бол Java дээр бичгээд хэдэн олон мөр бичиж исэн кодуудыг болохоор энэ хэл дээр айгүй цөөхөн мөр дээр бичих боломжтой. За тэгээд Java мэддэг Java-гаар програм бичиж исэн хүн байх юм бол энэ Kotlin гэдэг хэл дээр бол програм бичихд бол нэг тийм асуудалгүй хэдэн онцлог дүрмүүдийг мэдсэн байх юм бол бичиж явах боломжтой юм хэл байгаа маа. Энэ бол цаашдын Android application-ууд бол энэ хэл дээр бичигдэж байгаа учраас энэ Kotlin гэдэг хэл дээр бичиж байгаа. Програмаа ажилуулахын тулд бол заавал virtual device үүсгэсэн байх хэрэгтэй гэдэг. За энэ virtual device нь болохоор энэ хэсэгт ороод өөрөө үүсэх боломжтой. Энэ open гэж байгаа. Энэ create virtual device гэдэг өөрхөн хүссэн гар утасны үгүүдээ оруулаад энэ нэмээд өөрхөн хийсэн аппликейшн туршиж үзэх device-ийг үүсгэх боломжтой. Энэ device нь болохоор бэлэн байж идэг темплейт-ийн тусны үүсгэсэн энэ device байгаа. Одоо болохоор үндсэн програмаа бичиж эхлэе. За энэ удаа бичиж байгаа аппликейшн нь болохоор stopwatch секунд хэмжих аппликейшн бичиж байгаа. За эхлээд тэрнийхэн харагдах байдлыг хий гэж бодож байна. За харагдах байдлыг бол энэ бол амархан хийх боломжтой. За activity main гэсэн орж байгаа design гэсэн дарамт. Одоо байгаа аппликейшнийг нь харагдах байдлыг харагдаж байгаа. За энэ дээрээ өөрхөн хүснээрээ аппликейшнийг харагдах байдлыг хийгээд явах боломжтой гэсэн үг. Энэ файл нь олдохгүй байх юм бол энэ файлын байршил нь болохоор баруун хамгийн зүүн талд хэсэгт нь болохоор аппликейшн файлууд нь байгаа. За this гэсэн дотор layout гэсэн дотор энэ файл байгаа. Main гэсэн файл байгаа. За тэгээд секунд хэмжих аппликейшнийх нь харагдах байдлыг хийгээд явъя. За дээр нь сонгоод text view-ийн ID-г нь өөрчилье. За энэ болохоор секундыг илэрхийлдэг болохоор за time text гэсэн ID өгөөд за тэгээд энэ харагдах байдал дээр нь болохоор одоо hello world гэж бичсэн байгаа. Үнийг нь болохоор
иймэрхүү байдалтайгаар харагдах байдалтай болгоод текст нь хэтэрхий жижигхэн сайн харагдахгүй байгаа учраас Jamison text size гэж text size-ийг нэлээд том болгоод өгье. Тэнгүүд энэ ч нэг жоохон алдаа гарч иж байгаа. За энэ болохоор энэ хоёр цэгийг болохоор шууд бичиж болох заавал текст гэж бичих хэрэгтэй гэсэн юм чинь анхааруулга гарч иж байгаа. За тэгээд үнийг нь болохоор ингэж өөрчилж хэвээр гэсэн анхааруулга гарч иж байгаа. За энэ x гэмэд. Шууд энэ алдаа нь гарч ирэх болж байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ байдалтай бичих хэрэгтэй гэсэн анхааруулга гарч ирж байгаа. За тэгээд сэвэлж чинь контрол S-ээс бичиж байгаа. За тэгээд өөр хэрэгтэй юм гэх юм бол гурван товч юмч байгаа. За энэ юу хийдэг товч гэх юм бол эхнийх нь товч нь болохоор start цагаа хэлүүлэг. Тэгээ хоёр дахь нь болохоор зогсоо гурав дахь нь болохоор гэж цагаа 0 болох гэсэн гурван товч хийчихье. За тэгээд дээдлэх одоо өгдлийг нь өөрчилье. За энэ нь болохоор start гэсэн нэрийг сонгож байгаа. За эхнийх нь болохоор start гэсэн товч учраас эхлэх гээд хоёр дахь нь болохоор зогсох гэсэн цагаа зогсох учраас stop. За сүүлийнх нь болохоор за тэгээд сүүлийнх нь товч нь болохоор reset гэдэг. За ингээд текст гэсэн нь өөрчлөнгөт бүх харагдах байдал нь өөрчилж байна. Тэгээд одоо болохоор энэ хоорондох зайгийн зааж өгдөг хэсэг байгаа. За мөн тийм болохоор тэгээд саяны өгсөн хэмжээсүүдийг нь болохоор янз янзаар онц зайнуудыг нь төвлөрүүлж хийж болно. За ингээд яг ингээд энд оруулж ирсэн тооныхын хэмжээсээр нь хоорондох зайн тодорхой болно. Тэгээд дэлгэцнийхэн том жижиг хэмжээс нь өөрчлөлтөө тажид жишээ болгосон ч гэсэн яг саяныхын хэмжээсээр ер нь бол автоматар бодогдоод байршил нь бол шийдэгдэж явдаг байгаа. Тэгээд бас дээдлийнхэн энэ хоорондох зайг нь бас дээр нь тохиолдоод өгчий. Бас өөрчлөгдөхгүй байхаар автоматар 64-д энэгээр тохиолдож өгчий. За ингээд бүх хэмжээсүүдийг тохируулаад өгчвөл ямар ч дэлгэцтэй байсан яг ийм харьцаатайгаараа дэлгэцэн дээр харагддаг болно гэсэн үг байгаа. Тэгэхээр энэ анхааруулга нь бас мөн адилхан текстэн дээр урт талд нь string гэж бичээрэй гэсэн анхаарлага байна. За нэг нь болохоор юмас за тэгээд энэ харагдах байдлуудын тохиолгоо нь бол ингээд дуусч байгаа. За тэгээд энэ дизайн одоо яг энэ чигээр нь ажиллаж ийн үгийг нь одоо шалгаж үзье. За тэгээд энэ run дээр дараад яг иймэрхүү байдлаар харагдаж ийн үгийг нь шалгаж үзье. Төлөнгөд за иймэрхүү байдлаар ажиллаж ийна гэж харагдчихээн.
За одоогийн байдлаар болохоор ямар ч тийм нэмэлт үйлдэл хийгээгүй болохоор за тэгээд одоо болохоор дараагийн хэсэг рүү орцгоё. За энэ main activity рүүгээ буцаж ороод за энэ ч нь болохоор саний үсгсэн энэ дөрвөн объект text view энэ гурван товчлууруудынхаа time text гэж за энэ ч нь болохоор file application чинь text time text за тэгээ болохоор нөгөө гурван товчныхан deleting now start time байдлаа нөгөө хонхигасаа за хоёр хувьцагч зарлж байгаа секунд хэмжигдэхүүн. За нөгөөх нь болохоор одоогийн хэдэн секунд явсан байгааг энэ хадгалдаг энэ хоёр хувьцагч зарлж байгаа. За одоо болохоор секунд болгоныг нь тооцдог функц чи. Тэгээд энэ хандлаараа порт хийхээ мартцсан байна. Энэ улаан дээр нь дараад энэ улаан харуулгад яваад импорт гингүүд. За ямар хандлаар гэдгийг нь орж ирэхин зааж өгнө. За тэгээд одоо ингэнгүүт. Тэгээд за энэ чинь болохоор за ингэж үзнээр яг 1 секунд тутамд энэ функц ажиллана гэсэн үг байна. За ингэснээрээ энэ яг 1 секундын дотор энэ ажиллаад 1 секунд болгонд энэних нь утга нэгийг нэмэгдэж явах гэсэн үг байна. За харин одоо болохоор 1 секунд болгонд чинь гарч байгаа текстийн утгыг өөрчилдөг функц чи. За энэ болохоор int төгөллийн утга авдаг, тоо авдаг. За тэгээ буцаах нь болохоор string text өгдөл буцаадаг ийм функц бичээд
цаг нь 0-оос бага байх юм бол хоос утга. Цаг нь тэгтээ тэнцэх байх юм бол 0 гэсэн утга буцаадаг. Цагийг нь минутыг нь секундыг нь тус HMNS гэсэн төвшигчдэд хийж өгөөд за иймэрхүү форматтай буцаана гэсэн юм өгч байгаа. За тэгээд энэчний болохоор одоо харин буцаасан утгаа ишээгээ хийж өгөх хэсгийг хий. Текст за энэ хэсэгт нь болохоор энэ функцийг дуудаад энэний утгыг аваад тэгээд энэ хөвц дуусныхын дараа энэ буцаасан утгыг нь энэ текстэнд хийнэ гэсэн юм утгатай функцаа бичсэн байгаа. За одоо харин энэ товчон дээр дарангуут хийх үйлдэлүүдийг нь зааж өгөх функцийг одоо бичье. Хэсэг буцаад тас үгийг нь сонсоод байж идэг функц бичнэ гэсэн үг. За энийг нь болохоор гурван дээр нь бичиж өгнө. Stop set look snap ингээд гурвангийнх нь энэ гурван товчийн дарангуут хийх үйлдэлүүдийг нь болохоор тус эдгээр дотор бичиж өгнө гэсэн үг. Тэгээд
За ингээд бичээд өгсөн бол ажиллуулад үзье. За суулгаад дуслаа гэж харж байна. За тэгээд start гингүүд секунд нь явна. Stop гингүүд зогсно. Reset гингүүд 0-лоод stop зогсоод дахиад start гингүүд. За иймэрхүү байдлаар stopwatch секунд хэмжигчийг хийж үзлээ. Энэ бичлэгт болохоор наривчилсан хэсгүүд нь бол яг юу хийж байгааг нь бол тайлбарлаагүй байгаа. Ер нь бол програм бичих бол ийм амархан байд юм а гэдгийг л бол харуулахыг зорьсон ийм бичлэг байгаа. Тэгээд ерөнхий зүйлүүдийг мэдээд авчих юм бол эдгээр зүйлүүдийг ашиглаад програм бичигд бол амархан байдаг. Тэгээд мэдхийг хүссэн зүйл байх юм бол асууж лавлаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.